Өнөөдрийн манай дугаарын зочноор бидний сайн мэдэх YouTube University дээр өөрөө уншсан номынхон ярилцлагыг хийдэг. Бүрийн тэмдэглэж ирсэн байна. Танд манай урилгыг хүлээж авсан баярлалаа. Бас танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу. Хөрж оролцсонд баярлалаа. Өнөөдрийн дугаараараа бид амжилт гэж юу вэ? Амжилттай оюутан гэж хэнийг гэх асуултуудын хариултыг үргэлжлүүлэн хайсараа болно. Нэмээд зочныхоо ажил карьертэй холбогдуулан контент хэрхэн бүтээх, мөн түүний хамрагдж байгаа тэтгэлэг хөтөлбөр, зориг сангаас хэрэгжүүлсэн бусад өөрийнх нь туршлагын талаар ярилцах болно. Түрүүнд та сурагч байхдаа ямар хөө сурч байсан бэ? Тэр талаараа хуваалцсан уу? Өөрөөр аягүй тийм дуугаа байсан, зарим нь аягүй итгэвтэй байсан, зарим нь аягүй сахилахгүй байсан гэдэг чинь. Таны хувьд сурагчдын нэг тийм дурсамж байхаар дурсамж хэр нь бол байдгүй. Сургууль дээрээ хийслүүдээр сургуулийн гадуур л их явдаг байсан. 11 оноос хойш бүжиглэж эхлээд тэгээд тухайн үед Монгол ерөөсөө олон улсын бүжгийн тэмцээн байгаагүй. Тэгээ би төгсгөө ангитай олон улсын бүжгийн тэмцээн зохион байгуулна гэдэг хэд ах нартайгаа нийлээд зохион байгуулсан. Тэгээд угаасаа зохион байгуулалтанд орж байгаагаас хойш хичээл бол надад нэг сонирм биш болоод тэгээд би баг төгсгөө ангитай хичээлээ суугаагүй шахуу. Тэгээд багш нарыг харж найрж байгаа л тэгээд төгсөжсэн нэг тийм түүхтэй байдээ. Тэгээд яг уу нэг зан характерын хувьд бол мэдгүй одоо нэг одоогийнхоос ялгаатай юм бол байхгүй байсан баха. Зүгээр л одоо навыг мэдхгүй байхaltaй их хүмүүс ихтэй одоо би бол биеэрээ л байсан баха. За сурагчнаас ер нь ингээд дуусаад эхлэхээр мэрэгжил сонголт гэдэг чухал асуудалтай нүүр тулгардаг. Тэгээ олон хүмүүс ч гэсэндээ хүний амьдралд хамгийн чухал хоёр сонголт гаргадаг. Нэг нь бол мэрэгжил сонголт, нөгөөх нь бол хань ижил гэж ярьдаг. Тэгэхээр мэрэгжил сонголтоо анх яаж гаргаж ийсэн бэ? Энд чинь ер нь оюутан сурагч залуучуудад хандаж зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх вэ? Өөрөө чинь олон улсын харилцааны мэрэгжилтэй сонссон байна. Олон улсын харилцааг сонгосон шалтгаан нь болохоор конкурс өгөх гээд тухайн үед тэгээд эдийн мэрэгчлүүд харж байсан ч юм уу, санхүүгийн ч юм уу, хүмүүлийн ч юм уу. Тэгээд харж исэн чинь олон улсын харилцаа гэдэг нэг нэршил гарч ирээд тэгээд айгүй сексийн сонсогдсон байхгүй. Тийм зангаа өмсөөл бусад улс орны төлөөлөгч нартай уулзаал яг тэр дүр зураг надад буугаад энэ мэрэгчлийг сонгох юм бол айгүй кул болох юм байна гэж бол зүгээр л тэгэл сонгосон. Нэг олон шалтгаан бол байхгүй. Тэгэхээр би бол нэгт мэрэгчл сонголтын дээр бол алдсан юм байгаа. Яагаад юм бэ гэвэл би одоо яг тэр мэрэгчлэрээ бол огтонч ажиллаагүй. Миний 4 жил сурсан нэг тийм одоо мета буюу мэрэгжлийн ур чадрууд бол надад огтонч хэрэг болохгүй байгаа. Тэгээд яг уу одоо би хүмүүст юу гэж хэлт юм бэ гэхээр ялангуяа мэрэгжил сонголтоо сонгож байгаа хүмүүст бол эхлээд асууцсан зүгээр. Яг тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс тэгээд асууя гэхлээр хинээс асуух вэ гэд гайхаад байдаг байхгүй. Иргэн тойронд нь одоо жишээл би эмч болъё гэж бодож байгаа мөртлөөс нь одоо эмч найз нөхөд ч юм айлс л одоо эмчийн танил байхгүй ч болно шүү дээ. Тэгэхээр хаанаас асуух вэ гэдэг асуулт эхлээд төрж байгаа юм. Хаанаас асуух боломжтой юм бэ гэхээр би бол хүмүүст LinkedIn-ийг санал болгодог. LinkedIn гэдэг ер нь бол их мэдэх байх одоо ажил хэрэгч хүмүүсийн Facebook-ийн платформ гэж хэлж болно. Тэнцэн аюу олон хүмүүс бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийг харж агаад эмчээр нь хайж агаад бичээд үзвэл ер нь их нь угаасаа хариу өгнө. Хүн болгон ярих дуртай байдаг. Одоо бид нар чинь ингээл саа зовоод байдаг шээ. Ингээд шал танихгүй хүнээс юм асуучлаа авлаа энэ төр. Гэхдээ яг үндэ хүн болго өөрийнхөө ажил мэргэжлийн талаар, хүн болго өөрийнхөө амьдралын талаар, хүнд өөрийнхөө талаар ярих хэрэгцээ гэж угаасаа байдаг байхгүй. Тэгэхээр хүн болго аюу гоё эвтэйхэн хүлээж авах байх гэж бодож байна. Тэгэхээр LinkedIn ороод тэндээс яг ажиллаж байгаа хүмүүсээс нь мэргэжлийн зөвлөгөө асуух юм бол илүү үрдэнтэй гэж бол бодож байна. Хэрвээ хин нэг надад асуусан бол би бол битгий сонгох гэж бол хэлнэ. Яг уу сая шалтгаанаа хэлээгүүц. Ягаад энийг сонгосон миний хувьд фейл байсан бэ гэхээр одоо манай англи хэлэл нэг 40-50% хүүхэд төгсөөд тэгээ одоо харахаар ингээд мэргэжлэрээ нэг 2-3 л ажиллаж байгаа байхгүй. Тэгээ тэр 2-3 нь ямар 2-3 байгаа юм бэ гэхээр аав ээж нь ингээд элчин сайдын яамд ажилтдаг гэдэг чинь гадаад иргэн яамд ажилтдаг тийм л хүүхдэд байгаа байхгүй. Тэгэхээр бусд нь бол тэгээд ямар ч танилдал connection байхгүй. Тэгэхээр энэ бол тэгээд фейлдчихдэг мэргэжил байгаа шүү. За маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өглөө гэж бодлоо. Тэнд гоё туршлагаасаа харамгүй нууж халгүй дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа. Тэгвэл та оюутан байхдаа ямар оюутан байсан бэ? Ингээд одоо ингээ харахад бол сурагч байхаас л бас их идэвхтэй хөдөлгөөнтэй бүжиг. Тэгээд дээшээ өөрөөс ах хүмүүстэй найзалдаг ч юм уу.
Тэгж надад санагдчихэв. Тэр оюутан байхдаа ч гэсэндээ ерөнхийдөө ийм төвтэй байсан уу? Ямар байсан бэ? Оюутан байхдаа ч ер нь ялгаагүй байсан. Бас л хичээл их тасалтай хүүхэд байсан. Тэгээд бүжгээ бас үргэлжлүүлээд бүжгийн бас л дахиад тэмцээнүүд болоод энэ зохион байгуулалтанд оролцоо. Тэгээд давхар хичээл яаж байгаагаар гайд хийж авдаг байсан. Зуны улиралтай бол ерөөсөө хотод бол харагдахгүй. Тэгэл хөдөөгөр Японы хэлний гайд хийдэг байсан. Тэгээд гайд хийхийн хажуугаар одоо хаврт намар өвөл болонгууд нь орчуулгын ажил хийгээд тэгэл хичээлээ суухгүй тэгээд цаашаа яваад төгчдөг байсан да. Тийм. Тэгээд яг хөө түрүү нэг ах нар гэж хэлсэн шиг байнга л нэг өөрөөсөө ах хүмүүстэй нийлдэг байсан. Заримдаа жолооч нар гэж одоо гайд ажил хийж байгаа хүмүүс байга жолоочлаа зүг явдаг. Тэгээд жолооч ах нар болохоор бүгдээрээ нэг тийм 50 60 настай хүмүүс. Тэгэл нөгөө итдэг ингээд 14 он 21 он хөдөө явахаар тийм ах хүү стайл суучдаг юм шиг үлээ. Ярианы хэм маягаас ахуулаад үзэл бодлоо өгдөг гэдэг ч юм уу. Тэр ихтэй надад айгу их нөлөөлсөн юм шиг санагдаад байдیں۔ Гэтэ хичээлдээ суухгүй байлаа гэд нэг хичээл дээр бүгд нэр муу авсан гэсэн үг бол биш л те. Сайн одоо дуртай багш нартай бол юу үнэхээр дуртай байдаг байсан. Хичээлнийг нь ерөөсөө аль ч таараа таслахгүй тэгээд би талт энэ төр өгөх юм бол хамгийн сайнаар нь тулгаж игээл өгдөг байсан. Гэтэ дургу багш нарын хичээлдээ бол би бол өстэй суухгүй за ди авсан ч авахтай гээл тэгэл тийм л одоо битнаас байсан да. Түрүүн бас ах нартай 50 60 настай ах нартай ингээл юу жолооч тий тэр үед ингээ хамт явдаг байсан гэсэн мэдээж тухайн үед ингээл хамт явж байхад хоорондоо ярилцдаг байсан баг. Тэр хүмүүсээс өөртөө ч хэлж ийсэн хамгийн сэтгэлд чи үлдсэн тийм зөвлөгөө ч юм уу. За ер нь тийм байдаг шүү гэд нэг ярьжсэн тэр надад үлдсэн гэдэг юм байдаг болол бидэнтэй болцож болох уу? Байхгүй. Ер нь нэг тийм зөвлөгөө өгдөг токсик ах бол ерөөсөө байгаагүй. Тэр айгуу тийм гоё chill vibe нэлдэг. Зүгээр л нэг сага сонин сайхан яриад нэг хамтдаа нэг ганц хоёр бие уучаал тийм айгуу гоё ах нар бол байдаг гэсэн. Одоо таны өнцгөөс ч юм уу эсвэл оюутан байх хугацаанд та амжилттай оюутан гэж яг ямар оюутныг хэлнэ гэж боддог байсан бэ? Ер нь таны хувьд амжилт гэж бас юу вэ? Ер нь амжилттай оюутан гэж бас хэнийг хэлэх вэ? Яг өөрийн чинь өнцгөөс мэдээж өргөн хүрээнд асууж байгаа асуулт л та. Амжилт гэдэг бол байхгүй гэж боддог. Амжилт одоо хүмүүс амжилт гээл тэ. Би яг энийг болгох юм бол би амжилтанд хүрчлээ гэж бодно. Би нэг 100 сая төгрөгөөр байр авчих юм бол би бол амжилт нүрсэн юмсан ингээд боддогцсон. Тийм зүйл бол байхгүй гэж боддог. Амжилт бол ерөөсөө гэдэг ойлголт хийслүүдээр ерөөсөө тасралтгүй л явдаг тийм процесс. Нэг тийм хүрх цэг бол биш ингээл нэг өдөр болгон л нэг үргэлжлүүлж байгаа процесс нь өөрөө амжилт байж магадгүй гэж боддог. Бид нар угаасаа сэрээд л 16 цаг хөвчлэн сэрүүн байгаа. Тэгээд оюутан байх юм бол нэг 4 5 цагт нь хичээлээ хичээд тэгэл үлдсэн цаг нь аюу фри шүү дээ. Тэр фри үедээ яг юу хийж байгаа вэ гэдэг нь ирээдүйн амжилтанд, ирээдүйн тасралтгүй үргэлжлэх амжилтанд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл юм шиг санагдаад байна. Жишээлбэл зөвхөн хичээлээ гэдээ яваад ах юм бол хүрх цэг нь аюу ойлгомжтой байгаа байхгүй юу? 4 жилийн дараа төгсөөд яг хаана хүрэх вэ гэхлээр зүгээр л нэг тийм сайн оюутан. Аль эсвэл оюутан байхын хажуугаар өөрийгөө сориод ямар нэгэн ажил хийгээд ажил биш маа гэхэд өөрийгөө ядаж хоббигаа хөгжүүлээд явах юм бол тэр хоббиний хийсэн нэгэн цагт хүнд хэрэг болох зүйл болдог. Хүнд хэрэг болно гэдэг чинь өөрөөр хэлбэл тэр нь ямар нэгэн байдлаар өөрч мөнгө авчирч байна гэсэн ер нь эцэст нь тийм төвөл дээр хүрт юм шиг санагдаад байна. Тэгэхээр ер нь зөвхөн хичээлээ хийх юм бол энэ бол тийм ч зөв арга бол биш гэж боддог. Тэгэхээр хичээлийн хажуугаар ямар нэгэн зүйл хийж байгаа юм бол тухайн 16 цаг нь амжилттай өрнөх боломжтой л гэж үзэж байна да. Нэмээд хэрвээ таныг одоо өнгөрсөн цаг хугацаа руу чинь буцаагаад ч юм уу буцаагаад оюутан цагт чинь аваачвал та юуг амжуулж хийх байсан бэ? Биткойн авах байсан байхаа. Биткойн. Тэгвэл тухайн үед одоо зарим нэг боломжууд аюу тийм насны хязгаар ч юм уу нэг хязгаарлалт тавьсан байдаг штеп. Их сургуулийн 1 2 дугаар курс ч юм уу 20-с 23 насных нь нээлттэй байна. Тэгэхээр дахиж амьдралд хизээч олдохооргүй яг юм оюутан байхдаа л оролцож үзэх хэрэгтэй шүү гэж хэлэхээ тийм зөвлөгөө өгөхөөр тийм хамрагдах ямар нэг хөтөлбөрүүд байвал оюутнуудад хэлж болох уу? Оюутан солилцооны хөтөлбөрүүд гэдэг шүү дээ. Бусад сангуудаас эсвэл банкнуудаас зарлагддаг. Би яг энэ гээд хэлэхэд
марцсан л байна л да. Яг миний нэг санаж байгаа бол Зориг сангийн Америк руу 2-7 хоног ч явуулдаг хөтөлбөр байсан санагдаж байна. Тиймэрхүү хөтөлбөрүүдэд apply хийвэл их зүгээр ах гэж бодож байна. Би бол тухайн үед өөрийгөө армяа гэж боддог байсан байхгүй. За би хөтөлбөрлөө apply хийлээгээд намайг юу гэж авах вэ? Би ч угаасаа нэг тийм сайн ойтонч биш. Тэгэл бага хичээл тасалсан гэж боддог ч юм уу. Тэгээд ерөөсөө өөрийгөө ойтон байхдаа тийм оюутнуудын хамрагтай хөтөлбөрт мяа оюутан гэж өөрийгөө тодорхойлоод ерөөс сордгоо байсан. Гэтэ одоо бодоход уг нь бол нэг яриаг өөрөөгөө ч юм уу айлсэл бусад одоо бүжиг мүжиг гайд майдгаа зүгээр чигч байгаа л нэг мундаг юм шиг харагдуулаад тэнцвэр байсан байгаа байхгүй. Тэгээд тэнцэн байсан бол би ингээд нүгээр Америк руу 2-7 хоног явах байсан байгаа. Тэгэхээр тэр тиймэрхүү боломжуудыг бол яг сая чамайг хэлсэн чинь алдсан юм шиг бол санагдаж байна. Тэгэхээр аль болох өөрийгөө нэг тийм мяа гэж бодохгүйгээр тэгэл мяа гэж тодорхойлох нь хин бэ гэхээр өөрөө л мяа гэж тодорхойлж байгаа болохоос өөр хүмүүс чамайг юу гэж тодорхойлохыг бол бүтнээр контролд чаддаг байхгүй. Тийм болохоор тийм л зүйл хэлмээр санагдлаа. Баярлалаа. Сая Зориг сан гэснээс та одоо Зориг сангийн нэг хөтөлбөрт залуу манлайлагч гэдэг хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ хөтөлбөрт хэрхэн тэнцэн бэ? Бас энэ яг энэ хөтөлбөрийн талаар дэлгэрүүлбэл ямар үйл явцтай процесс нь яаж өнгөрөөд яаж сонгон шалгаруулдаг? Түрүү жил тэнцээд тэгээд энэ 6 сард төгссөн. Гэтэ би төгслийн үед гадаад байсан болохоор церемонид нь очиж чадаагүй. Ер нь бол жил болгон зарлагдав. Тэгээд яг одоо зарлагдсан байгаа гэж би санаад байна. Хэрэг apply хугацаанд дуусаагүй бол баг удахгүй дуусчих магадгүй. Тэгэхээр нэг чек хийгээрэй. LB гэдэг хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор хэрэгтэй. Оюутнуудад бол биш. Төгсөөд ажлын байран дээр гараад удаагүй нэг 2 3 4 жил болсон залуучуудад зориулсан тийм хөтөлбөр байгаа. Тэгээд миний ойлгосноор бол бид нар ингээд төгсөөд нэг яг хөө найзууд бол байгаа ихтэй найзуудаас гадна ингээд шал танихгүй хүмүүстэй хүрээлэлээ үүсгээд тийм боломжийг айгуу гоё тэлж өгдөг хөтөлбөр юм шиг байгаа юм. Тэгээд хөтөлбөрийн гол агуулга нь болохоор нэг тийм 20-од орчим залуучууд цуглараад тэнцсэн залуучууд нь тэгээд нөгөө залуучууд нь баг болгож хуваагдаад нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд 7 хоног болгоо айлсал 2-7 хоног болгоо гаднаас мундаг зочид хурж ирээд тэр итгэлээ тавьдаг. Ер нь бол гол агуулга нь бол тийм хөтөлбөр байгаа. Одоо бас нэг чухал асуудал нь оюутнууд ч юм уу залуучууд ингээ ямар нэг хөтөлбөрт хамрагдахад өөрийнхөө CV анкетуудыг явуулдаг штеп. Тэрүүн дээр ер нь юун дээр голцоо анхаарал фокуслаад ямар нэг зүйлийг нь тодтогоод ч юм уу эсвэл ярьцлаган дээрээ ч юм уу яг юун дээр анхаарч юу голцоо яривал иймэрхүү хөтөлбөрүүд тэнцэх боломж илүү өндөр байдаг вэ? Ер нь хүн өөрөө айгүй юник байх хэрэгтэй юм шиг санагдаад байна. За CV бол угаасаа тодорхой темплейттэй. Тэн дээр өөрийнхөө C6 нааж болохгүй, тэрийг хитрхийн өнгөлөг болгож болохгүй зүгээр гой классик CV-нүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг бас Google дээр үзэх юм бол зөндөө гарч ирнэ. Нэрийг дөөрэлгээл хийгээд асуулаа ахгүй. За ярилцсан дээрээ орж ирэхээр одоо яг ярилцлага авч байгаа хүмүүсийн нүдээс харъя л да. Тэгэхээр амар олон хүмүүс ярилцсан орж байгаа тийм. Өдөрт 50, 100 одоо жишээл YLP чинь хийдэлээ бараг 500 хүмүүс apply хийсэн гэлээ би хэрэг буруу санаагүй бол. Тэгээд тэр ярилцлагыг авч байгаа хүмүүсийг бодохоор амар тамтай байгаа байхгүй. Өдөрт ингээл 100 хүнтэй уулзаад. Тэгээд тэр 100 хүмүүс нь 100 амар энгийн байх юм бол, энгийн оюутан байх юм бол тэр дундаас яаж сонгох вэ гэдэг чинь асуудал болж ирж байгаа. Тэгэхээр яг шууд ярилцсан дээрээ ингээд тий болно гэж бол хэлэхгүй л дээ. Гэхдээ тэрнээс өмнө хүн өөрөө айгүй юник байгаад ямар нэгэн одоо хүний анхаарлыг татах үйл зүйлтэй байх юм бол зүгээр ах. Жишээлбэл тэр нь ингээ нэг амар мэрэгжлийн тийм тэрүүгээр ингээл мөнгө олж молоо флексдэг тийм байх шаардлага байхгүй. Зүгээр одоо юу гэдэг би ингээ NASA Америк сонирхдаг. Ер нь ирээдүйд ингээ NASA-гийн нисгэж болох мөрөөдөлтэй. Тэгээд тэрний төлөө одоо нэг юм астрограф имэ зүйл ингээд сонирхдаг гэл тэрийгээ зүгээр ингээд ярих юм бол тэр чинь яг хүмүүний анхаарлыг юу санагдах байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар өөрийгөө айлах, бусдаас ялруулах энийг зүйлийг нэгт бол хийх ёстой гэж боддог. Тэгээд хоёрт нь зарим хүмүүс ингээд хитрхи төгс байх гэдэг хичээгээд байд юм шиг санагдаад байна. Жишээлбэл Зориг сангийн төрөний хөтөлбөрийн хамгийн ихэнд нээсэн зүйлийг хэлэх юм бол аюул олон хүмүүстэй танилцсан гэж байгаа шүү дээ. Аюул олон хүмүүстэй танилцаад хүрээлэлээ сайжруулна гэдэг чинь яагаад тэр хүн хүрээлэлээ сайжруулах ёстой юм бэ гэхээр тэр хүн ямар нэгэн байдлаар эмо байх хэрэгтэй байгаа байхгүй. Ажил дээр ингээд орцсон ажлынхантайгаа ингээд нэг жоохон уусаж чадахгүй тэгээд найз нөхөд цөөтэй мөтэй гэдэг ч юм уу. Тийм хүмүүс
байх юм бол хөтөлбөрт илүү тэнцэх магадaltaй юм шиг санагдсан. Эсрэгээр ингээд миний ингээд бүх зүйл болцсон тайм ингээд өстэй төгс бүр ингээд ажил дээр бүр ингээд алдаг амар олон найз нөхдөд гэх юм бол нөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа газараас гарах юм бол би яаж хамаа явах хэвтэй чи ингээд бүх зүйл чинь болоод байгаа юм шүү гэдэг аргумент төрж байгаа. Тэгэхээр яг тэр болгоны ингээд нэг жоохон хуцтай бодоод ялцлага авах байгаа хүмүүс нь ягаад ер нь би энэ хөтөлбөрт тэнцвэрлэх ёстой вэ гэдэг шалтгааныг нь хэрхэн гаргаж ирэх вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй байх. Би бас өөртөө чи яг санал нэгдэж байна. Үүний дараа энэ Global Shapers Community гэдгийг хамрагдсан. Энэс миний харж байгаагаар айгүй тийм гоё хөтөлбөр байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Олон улсын эдийн засаг хоорондын харилцаа тэр талаар уу тий. Тэгээд ерөнхийдөө би бас яг өөртөө ч адилхан материалаа явуулах гэсэн чинь бараг тэнцэхгүй байх гэж бодож байсан. Тэгтээ бараг тэнцэхгүй байх байсан юм шиг байна. Одоо яг тэнцсэн хүмүүсийг харахад бол энэ яг энэ Global Shapers гэдэг community энэ талаар та дэлгэрэнгүй танилцуулаад бас энэ хөтөлбөрний яадаг талаар бидэнтэй хуваалцсан. Global Shapers болохоор дэлхийн эдийн засгийн форумын дэргэд өгсөн олон улсын залуучуудын нийгэмлэг байгаа. Би өөрөө дөнгөж төрөд 7 хоног л орсон. Зоошин шинэко байгаа. Тэгээд манай хөтөлбөр болохоор нийгэмд зориулсан бас сайн дурын үйл ажиллагаа хийдэг. Тэгээд аюул олон нийгэмлэг өнөөдөр Монголд байгаа. JCI одоо Protract Center гэдэг ч юм уу. Тэр хэдэн хөтөлбөрүүдтэй харьцуулах юм бол ер нь хамгийн чанартай тэр нь орсон хүмүүсийг харах юм бол угаасаа тэр нэг ойлгомжтой байх гэж бодож байна. Шалтгаан гэх юм бол манайх жил болгон айгүй цөөхөн хүмүүс авт юм байлээ. Тэгээд одоо байгаа active member утсан айгүй цөөхний 30 хүн одоо тэр нийгэмлэг дотор байгаа гэсэн үг. Тэгэхээр айгүй бага хүнтэй байдаг болохоор эсрэгээрээ нөгөөдгөн чанар айгүй сайтай юм шиг санагдаад байна. Тэгээд миний apply хийсэн шалтгаан нь болохоор би бас дахиад хүрээлэлд хэлмээр санагдаад тэгээд тэнд байгаа залуучуудтай бүгдэнтэй танилцмаар санагдаад тэгээд давхар бас нийгэмд миний хийхийг хүсдэг нэг тийм мэдээд ambitious байгаа. Тэрийг Global Shapers-ийн хүчин чадлаар ер нь хэрэгжүүлж чадах юм шиг санагдаад тэгээд apply хийжсэн. Apply хийх шалгуур нь хамгийн доод нас нь 21 нас байсан санагдаж байна. 21 наснаас 27 насны хооронд бас ч нүүрж явах юм бол ер нь бол хинч бай apply хийх боломжтой Улаанбаатартай суурьшилтай юм бол. Гэтэ бас түрүүний шиг ер нь шалгуур бол айгүй өндөр. Тэгээд миний амар олон мэддэг, надаас бүр хамаагүй мундаг айгүй олон найзууд маань тэр хөтөлбөр тэнцээг унжсэн. Тэгэхээр ер нь өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй юм санагдсан да. Сая бас та ярианда ингээд амбиц миний бас хийхийг хүсдэг байсан амбицтэй зүйлгээ тэгжээрлээ. Тэнгууд одоо амбиц гэдэг хүмүүс янз янзаар л ингээд ойлгож авдаг. Зарим хүмүүс чи амбицтай байх хэвээр амбицтай байж айгүй их юм өөрөөсөө бүтээн гаргана. Тэгжиж илүү дэшээ хөгжин ч гэдэг юм уу. Зарим хүмүүс энэ ингээд амар амбицтай амар хот мод хэлтийгдэг штэ тий. Энэ тал дээр та юу ямар бодолтой вэ? Миний хувьд жишээлх юм бол амбицтай байх нь зөв гэж боддог. Тийм, амбицтай байх нь зөв ч байж болно, буруу ч байж болно. Тэр бол өстой тухайн хүний өөрийнх нь сонирхлоос л шалтгааллах байх. Заавал ингээд хүн болгон шиг амбицтай байх шаардлага бол байхгүй. Бид нэр яагаад амьдарч байгаа юм бэ гэхээр зүгээр л яг үнийг хэлээд амьсгалах гэж л амьдарч байгаа. Бид нар хэний юм бэ гэвэл бид нар аав ээжийн кислэж л бид нар зүгээр энэ дэлхийн л нэг одоо баахан материалуудын нийлбэр л байгаа байхгүй. Тэгэхээр хүн заавал юм байх хэрэгтэй, хүн заавал тийм байх хэрэгтэй гэдэг зүйлд би айгүй нэгт бол дургүй байдаг. Тэгэхээр яг амбицийн тодорхойлолт руу буцах юм бол хүн болгонд ямар нэгэн биелүүлэхийг хүсэж байгаа зүйл бол байгаа. Одоо ерөнхийлөгч болдог ч юм уу, NASA-гийн нисгч болдог ч юм мэдгүй. Гэтэ тэр нь эргээгээд яг хэний төлөө юм бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй юм шүү. Жишээлбэл би өөрийнхөө төлөө ерөнхийлөгч болно гэж байгаа юм бол энэ амбиц шинэ бол шунлагсл байгаа байхгүй. Амбицийн тодорхойлолт миний хувьд гэх юм бол эргээд нийгэмдээ хэний төлөө болдог зүйл гэх юм бол жинхэнэ гоё амбиц гэж бол бодож байна. Жишээлбэл би ерөнхийлөгч болно гэдэг амбицтай байгаа бол би ерөнхийлөгч болоод Монголсоо хөгжүүлмээр байна гэдэг ч юм уу тийм. Би ерөнхийлөгч болоод яг энэ хүмүүсийн одоо энэ сегментийн хүмүүсийг нийгмийнх нь амьдралыг нараа нэг жоохон дээшлүүлээр байна. Би одоо гадаад нэр төрөө ингэж гармаар байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү бусдын төлөө байх амбиц авах юм бол миний хувьд бол айгүй кул санагдаад байдаг. Тэгэхээр амбицаа ирээд тодорхойлох жоо юм бол бусдын төлөө гэж тодорхойлох юм бол надаас лайк авна.
Тийм лөө. Тэнгүүд оюутнууд ч ихэлтгүй ерөнхийдөө том хүмүүс гэх юм уу магистр докторт сурж байгаа ч хүмүүс ч гэсэндээ ингээл дүнгийн хойноос явах ч юм уу. Зарим хүмүүс болохоор дүн бол амьдралд нэг чухал биш. Амьдралын хар ухаантай, хүнтэй харилцах чадвартай байх нь илүү чухлаа. Зарим нь бол дүнгээ сайн гаргах хэрэгтэй. Дүн бол чамайг тодорхой хэмжээнд тодорхойлно. Зах нь тэтгэлэг тамрагдах чинь голчийг чи ингээ харж ийн гэдэг ч юм. Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ? Ер нь энэ хоёрыг яаж тэнцвэртэй авч явах вэ? Эсвэл аль нэг нь нөгөөгөөсөө илүү чухал юм уу? Би хамгийн их нэлсэж дүн удаа байта. Байсан яг мууч гэлтгүй 3.3 тал өгсөж байсан. Тэгвэл сайн л яг хөтэл нэг 3-4 хичээл дээр тий авсан байдаг. Тэгээд яг миний хувьд бол дүн бол нэг чухал бол биш. Гэтэ мэдээж хэрэг гадны тэтгэлэгт хамрагдаад гадагшаагаа сурах гэж байгаа хүмүүсийнхэн бол тухайн сургуулиас хамаараа дүнгийн хардаг сургууль мэдээж байдаг. Гэтэ хэрвээ тийм биш өөр ямар нэгэн тодорхой яг гэсэн нэг тийм тодорхой шалтгаан байх юм бол дүн нэг чухал биш юм шиг надад санагдаад байдаг л да. Одоо яг би нэлээд олон компаниуд дээр ярилцлага орсон. Яг бүгдэн дээр нь тэнцэж байгаа нэг сонгосон л доо. Унсан ч гэсэн үг бол биш. Тэгээд яг тэрийг харахад дүн нэг амар асуужсэн компани. Одоо би бол ерөөс таарж байгаагүй. Чиний голч нь хийдэ мэдээ гэдэг чинь яг тийм асуулт бол надад нэг ч ирж байгаагүй. Тэгэхээр компаниуд чиний дүнгийг ч харна гэдэг ойлголт бол миний хувьд бол миний туршлагаас харах юм бол ерөөл аюу худлаа. Тэгэхээр мэдээж хүн болгоом төгсөөд яг хүн болгоч ер нь их нь угаас ажил орж таарж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажилд орох үедээ дүнгийг минь харнаа яана инэ гэж бодож байгаа бол дүндээ бол нэг цаа зовх шалтгаан бол шаардлага бол байхгүй. Тэгээд хамгийн ихэнд хэлжсэн шиг хичээлийн гадуур юу хийжсэн бэ гэдэг бол хамгийн чухал фактор болдог. Яг аргагүй. Нэг хичээлээс гадуур үйл ажиллагаа гэл зөндөө ярьлаа. Тэгэхээр та бол би л өөрөө чинь тань нүү YouTube дээр ингээ хийдэг бичлэгүүд анх бол Pag University гэдгээс одоо л бүрийн university болсон. Энэ хөтөлбөр гэх юм уу? Одоо төсөл юм болов? Контент бүтээх тий. Энэ санаагаа яаж анх болоод ингээд хөгжүүлээд одоо бол 100k subscribe-тай болсон тий. Энэ талаараа гоё дэлгэрүүлээд яриад өгч. Ер нь би гадны яг одоогийн өөрийгөө хийж байгаа юм аа ихтэй яг адилхан контентуудыг аягүй үздэг байсан. Ном сонсох дуртай. Гэтэ номыг сонсон ихлээр би бүтнээр нь одоо жишээлбэл яг 8-9 цагийн контентууд байдаг шүү дээ. Яг номын төрчний ярьсан тиймэрхүү юм хизээ сонсож чадахгүй. Эсвэргээрээ одоо Монголд тухайд байсан шиг цаг маг ингээд ном ярьдаг ч юм уу. Тэр цагтс нь одоо амар тийм удаан санагдаад байдаг гэсэн байхгүй юм. Тэгээд нэг YouTube хайж үзсэн чинь гадны контентууд ингээд 10 минут дотор нэг номын санааг нь гаргаад өгчдөг. Тэгэл тийш ингээд орцоо ямар гоё юм бэ? Энд чинь аюу хайтаахан юм байна шүү дээ гэд цансууд явж исэн. Тэгээд иймэрхүү зүйлийг нэг монголчдээ өөрөө нэг хийгээд өсчүүлэх сонирхолтой юм биш үү гэж нэлээд удаа бодож авч байгаа. Зүгээр нэг хүнд нэг тийм бодлоо гэдэг шүү дээ. Зориг үтсэн зүгээр хийвэл гоё юм байна гэж бодож байгаа. Тэр нэг 2 жилийн өмнөх яг энэ үеэр найз хүндээ хаягдаад нөө хүн чинь хаягдахаараа нэг тийм амар ирчвч төрдөн шүү дээ. Ямар нэгэн зүйлийг би хийж бүтээх хэрэгтэй гэдэг. Би оюутан байхдаа хаягдсан үед фитнесээр явж ирсэн байхгүй. Яг тийм ирчвчээ фитнес рүү зориулаад тэгээд 2 жилийн өмнө хаягдсан үедээ YouTube руу зориулсан байхгүй. Ер нь бол тэгэл эхэлж ийсэн товчондоо бол. Ер нь хэр удаан хугацааны дараа юм уу? Айгу хүмүүс түрээд айгу олон хүн хэрэгтэй юм байна гэж үзээд ингээ хандлт хийгээд эхэлсэн би. Эхлээд 8 сарын дараа насыг үр дүнгээ олох гэж эхэлж ийсэн. Хийснээс хойш би ер нь айгу тогтмол тасралтгүйгээр юм аплод хийгээд явжсэн л да. Гэхдээ нэг амар олон хүнд хүрсэн зүйлч байхгүй. Нэг өдөртөө нэг 5-10 хүн үздэг ч юм уу. Тэгж явж байгаад 8 сарын дараагаас гинт ягаад ч бүүн болоод өдөрт нэг ганц 2 хүн subscribe дардаг гэсэн чинь өдөрт бүр 1000 хүн subscribe дартмаараад тэгэж ер нь бол анх өсөж ийсэн. Тэгээд яг хуу алгоритм байд юм шиг байгаа YouTube дээр. Тэр нэг тэр алгоритм гэхдээ айгүй алсны асуудал байгаа байхгүй юу? Жишээлбэл нөгөө алгоритм 5 хүн лөө санал болгон зааж байна бичлэг чинь. Тэгээд тэр 5 хүн нь яг сайн бодоод үзлээр яг чиний контентыг чинь сонирхохоор 5 хүн байна уу альсэл огтхон ч сонирхгүй 5 хүн байна уу гэдэг чинь тэр чигтэл яг үндэ хаацсан дээр тулгуурсан асуудал. Тэгэхээр би бол хаацтай байсан. Тэгээд айгүй олон азгүй хүмүүсээс байгаа ах.
Тэгэхээр нэг миний ерөөсө болохгүй байна. Би сайн хийж чадахгүй байна. Энэ ерөөсө миний сорих зүйл биш байна. Яа юм байна гэд бодох юм бол зүгээр л байна гэсэн үг юм бол. Тэгвэл энэ контент хөгжүүлэх, бүтээх гэдэг нь юм нэг азан дээр бас тулгуурлаад байна гэсэн үг. Өсөлт нь бол азан дээр тулгуурласан. Ер нь одоо контент бүтээгээд энийг хөгжүүлэх сонирхолтой байгаа хүүхдүүдэд ямар нэг байдлаар зөвлөгөө өгвөл тэрүүн дээр анхааруул зүгээр юм шүү. Өөрийнхөө туршлагаас тийм байвал зүгээр шүү. Зөв. Ер нь бол зөндөл зөвлөх зүйлүүд бол байгаа л би бас энэ талаар юм офис тэргээл бахан газрууд дээр хэлхэл тавьж ирсэн. Тэгээд хамгийн чухал зүйл нь болонгот нь яг түрүүний хэлсэн алгоритм. Түрүүн яг Аз гэдээ ярьсан. Азнаас гадна мэдээж алгоритм ч айгүй мундаг. AI дээр сурлаад бүтээгдсэн байгаа болохоор айгүй олон чухал шин чанарууд бол байгаа. Жишээлбэл түрүүний хэлсэн шиг 5 хүн санал болгоод нөгөө 5 хүн тавлаа үсчих юм бол тэгэхээр 25 хүн санал болгоо. Гэтэ энэ 5 хүн яагаад үтсэн бэ гэж тодорхойлохын тулд айгүй олон чухал факторууд байдаг байхгүй юу? Жишээлбэл хамгийн ихний 30 секундыг дуустал үтсэн байх юм бол энэ контент айгүй чанартай байх магадлалтай юм байна. Гэт шинжилдэг гэсэн үг. За түрүүний 30 секунд гэд хэлснээр 30 секундыг арайд илэрхийлээд ярих юм бол манайхан хөгшин залуугүй айгүй олон жил энэ салбарт ажилласан ажиллаагүй телевизийн салбарт медиагийн салбарт ажилласан ажиллаагүй гаргаад байдаг алдаа нь болохоор бид нэр телевизийн нэвтрүүлэг юм шиг эхлээд интро энтер явуулаад байдаг байхгүй. Жишээл хамгийн ихэнд нь ингээд 10-20 секундын интро явуулаад интрогийн нэг хэдэн шторк явуулаад тэнгууд нь би шүнтэй ингээд орон дотор YouTube ухаж байгаа нэг залуу байгаа байхгүй. Нэг бичлэг ингээд энэ айгуу сонирхолтой ажиллах юм байна. Нэг бичлэг дарсан чинь нөгөө бичлэг эхлэнгүүтээ 10-20 секунд ингээд ямар ч хамаагүй гол агуулга өгөхгүй зүгээр нэг интро явуулгад натж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн буцсан шүү дээ. Зайлзал энэ ерөөсөө би зүг юм олцсонгүй гээд тэрэн дээр айгүй хүмүүс буруу болгоод байдаг. Тэгэхээр бичлэг эхлэх тэр 30 секунд бол хамгийн чухал момент. Тэр үний 30 секундын дотор авч үлдээхийн тулд ингээд шууд яриагаа эхлүүлээд шууд гол сэдвтэ ороод айгүй сонирхолтой асуултуудыг дэвшүүлээд яагаад энэ хүн энэ бичлэгийг чинь үзэж дуусгах хэрэгтэй юм бэ гэдэг асуултыг тэр хүн ямар нэгэн байдлаар төрүүлэх хэрэгтэй гэсэн. Жишээлбэл стресс гэдэг сэдвээр ярьж байгаа юм бол гэдэг контент авах юм бол ярьж эхлэхдээ хүн болгон стресстэй. Энэ стрессийн шалтгаан юу вэ гэж хэлдэг ч юм. Би яг гоё юм бол гаргаж ирч чадахгүй байл. Тиймэрхүү байдлаар хүнд асуултыг төрүүлээд ер нь бол эхлэх нь хамгийн зөв байдаг. Түрүүн бас ярьж байхдаа ингээд найз охинтой хаягдсан гэж тэгж штэ. Тэгвэл хэрвээ яг хүний хувийн харилцаа ч юм уу тэр хувийн орон зайруу хаалт жоохон бүдүүлгээл тэ. Тэ та хэрвээ хүсэх юм бол өөрийнхөө хосын харилцаа ч юм уу тийм зүйлээс одоо олж авсан туршлагаа бидэнтэй хуваалцвал ер нь октод нэг юм байгаад байдаг. Тэрүүн дээр анхаараасай. Энд чинь нөгөө хүнийг чи айгу депресдүүлдэг. Манай залуучууд бол нэг юм байвал ер нь зүгээр юм шиг санагдсан. Миний хувьд бол юм байна гэдэг. Амар хэцүү асуулт бай. Яг хөө эрэгтэй чүүдийн үед болохоор эрчүүд маань ер нь хүнээс зөвлөгөө авах айгуу зураг амтан байдаг нэгт. Яагаад юм бол? Угаасаа байгалийн шин чанар, генетикийн шин чанар гэж байгаа байхгүй юу? Бүр ингээд хүү ахын чулуун сэсгийн үе мөс ингээд ахуулаад ярих юм бол бид нар ингээд ангаа хийдэг байсан. За. Гэр бүлээ тэжээдэг байсан. Тэгээд гэр бүлээ тэжээх гээд анд яваад тэр чинь 3-4 хоног шүү. Бүтэн 7 хоног ингээд нэг буг муг хайгаад явж байгаа байхгүй юу? Тэгээд хоол олдох байх тохиолдол гарч ирж шүү дээ. Ямар ч амьд ерөөсөй баригдахгүй. Тэгээд гэртээ буцаад ирж байгаа байхгүй юу? Гэртээ буцаад ирсэн үед нүл ингээд депрессэнд орсон байгаа шүү дээ. Ингээд би ингээд гэр бүлээ хооллох хэмжээний юм авчирч чадсангүй гэж шаналж байгаа юм. Тэгээд яг тэр шаналж байгаа үед нь хажуунаас ингээд зөвлөгөө өгч ийн гэж бодохгүй ихнэр чинь тий. Чи ингэх хэвээр чи тийх хэвээр энэ тэрийгээс амар стресстэй санагдаж байгаа. Ер нь бол яг тэрнтэй адилхан л процесс. Эртний толгойд зэрүүлдээд явж байгаа гэсэн үг. Эсвэргээрээ эмгтэй хүн болохоор хүмүүстэй хоорондоо ингээд бие биенээ зөвлөгөө өгдөг ч юм уу. Ямар нэгэн communication-аас өөрсдийнхөө нийгмийн оршихуй гэдгийг мэдэрдэг тийм амьтан байгаа. Бас л нөгөө чулуун сэсгээс ярих юм бол ингээд агуу дотор ч юм уу аль эсвэл нэг өөрсдийнхөө village дотор ирчүүд нь бүгдээрээ явцсан. Эмгтээчүүд нь гэрээ хараад үлдэж байгаа байхгүй. Тэд нар ингээд жимсэн сүйдэг ч юм уу гэр ахуй ажиллаа хийгээд их хвчлэн хоорондоо ингээд хамтарч ажиллаж байгаа байхгүй. Хамтарч ажиллаж байгаа үедээ би битэйгээ юм ярина.
юм ярихаас өөр харуулахгүй. Эсрэгээр ирчүүд болонгууд ингээд чив чимэг хангаа хийгээл 3 4 ингээд залуучууд ингээд шалт ингээд гүлэрсэн ингээд ой модод ингээд яваад байгаа хгүй. Битүү ингээд стресстэй ядарсан. Хоорондоо юу ч тоглохгүй болсон. Би бинээ баг үзээд би болцсон. Баг хоорондоо үрсэлтэй. Тий. Тэгэхээр яг хамгийн гол ялгаа нь эндээсээ гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ирчүүд болохоор угаасаа ямар нэг асуудал гарч ирэх юм бол чимээгүй болчдөг. Тэгээд дотроо аль тухайн асуудлаа шийдэх гэж оролддог. Ингээ 2 3 хоног ингээд чимээгүй бодгороо тэгэл зүг зүгээр ямар нэгэн шийдэлт ингээд гараад ирдэг байхгүй. Тэгээд яг тэр ингээд бодоод шаналаад ингээд өөрийгөө мяа гэдгээрээ мэдэрч байгаа үед нь хажуунаас ингээд зөвлөгөө мөнгөлөө өгөх юм бол тэр харилцаа бол улам л дордох тал руу явах боломжтой гэсэн үг. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол эмэгтэйчүүдийн түрүүний хэлсэн шиг ярих гэдэг бас өөр хэрэгцээ байгаа. Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүнээс баг 3 дахин илүү өдөрт ингээд хэлж байгаа хүмүүс ингээд дунджаар их байдаг ч л нэг юм судалгаа яваад байна. Тэгэхээр хэрвээ яг хуу эрэгтэй хүний зүгээс харах юм бол эмэгтэй хүнтэй ярьж байгаа үед аль олон асуулт асуугаад өөрийг нь аль яриулаад тэгээд чи өөрөө нэг тийм өөрийгөө нотлох хэрэг бол байхгүй байхгүй. Би өстэй ингээд нэмж машинтай өстой тиймч ажил хийдэг өстой. Манай аав ээж тийм манай найзууд ийм. Тэр бол эмэгтэй хүний хувьд хүнд ямар ч хамаа байхгүй. Тэр бол чиний хувьд хамаа болохоос эмэгтэй хүн бол чамаас нэг тэр мэрэг чинь хараагүй л байх. Яг одоо болзоонд явж байгаа үед болохоор тийм юм юу ч ярих хэрэг байхгүй. Зүгээр л нөгөө нэг яриулаад чи өөрийнхөө нэрээ хэл тэгэл болоо зүгээр л хөлдсөн бус яриануудын бүгдийг нь эмэгтэй хүн хийгээд тэгээд 1 2 3 цаг ингээд болцоод харих юм бол нөгөө одоо эмэгтэй хүн гэртээ арьсныхаа дараа чиний ямар ч мэдээлэл байхгүй мөртлөөсөө энэ аюу гой хүн байна л гэж ер нь бол бодсон байдаг юм шиг бэлээ. Нэрэтийг ер нь нөгөө хүнээсээ асуулт асуугаад байна гэдэг нь нөгөө хүнийг аюуг сонирхож гин гэсэн сэтгэл зүг үлдээдэг гэж магадгүй юм тийм. Тэгэхээр эмчнээс улбалаад одоо ингээл хаягдсан гэлдэж штэ. Тэнгүүд хүнд ер нь харилцаа бүтэмжгүй байх ч юм уу ямар нэгэн бүтэмжгүй байх сэтгэл санаа айгүйх ундаг, жоохон нуурдаг, гутардаг. Тэгвэл таны хувьд одоо сэтгэл зүгээ яаж ангаадгүй, яаж хурдан тэр гутарлаасаа гарах уу ч юм уу? Ер нь хүн болгоноос бусдаас нэг ялгаа авахгүй байх л та. Аль өөр зүйл хийж өөрийгөө сатааруулдаг. Жишээлбэл би ингээд хаягдсан хашууд дараа нь 3 өглөө дараалаад богд болон гарсан байдаг байхгүй хансаараа өөр нэг уулны чоон юм уу юу юм бүр аимшигтай одоо ботлоор. Гэтэ тэр миний сэтгэл санаанд аягүй сайн нөлөөлсөн. Бүр шал өөр зүйл хийгээд ингээд өөрөөс таруулчихсан байгаа байхгүй. Ингээд өглөөс ирээд ингээд нөгөө хүнээ ингээд бодох ш өглөөс ирээд шууд ингээд зоригтой уулна гараад гоё шуум ууж ирээл тэр миний сонсоод гэдэг ч юм. Тэр аягүй гоё момент байдаг л да. Тэгэхээр би нэгт өөр зүйл боддог. Тэгээд уусаа хүний сэтгцээ амар хэцүүлтэй. Гэтэ эндээс буддизмын зүгээр нэг ярьдаг зүйлийг иш татах юм бол буддизмын гол суурь нь болохоор мэдрэмж орж ирдэг. Тэгээд гараад явдаг. Энэ бол хүний амьдрал тасралтгүй явдаг процесс. Тэгээд энэ юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр үүртийн зүйл гэж энэ ертөнцийн дээр байдаг юм а гэдгийг буддизм бол гаргаж ирдэг. Бид нар сэтгэл зүйн гүн шаналд орохлоор бүх зүйл үрд юм шиг санагдаад байна байхгүй. Энэ мэдрэмж надаа үрд үргэлжлэх юм байна. Өстой би одоо дахиад маргааш ийм мэдрэмжтэй, дараа 7 хоног ийм мэдрэмжтэй, сарын дараа, жилийн дараа ч нөгөө нэг ингээл бодоол шалаад явах юм байна гэдээ өөрөө итгүүлждэг. Гэтэ энэ яхаа аргагүй аюу хэцүүлтэй мэдээж энийг бол ерөөсөө үүсгэж байгаа юм бол биш. Гэтэ хамгийн гол нь энэ ийм болоод байна гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй юм шиг байна. Угсаа энэ бол над ирэх хэвээр мэдрэмж. Тэгээд гархан цэцэн үнэн гэж өөртөө итгүүлж байгаа юм бол энэ процесс багцсан амар болдог байх гэж бодоод байна. Тэгээд яг нөгөө л та за зовлон бол ингээд ирээд явах юм байна. Гэтэ жаргал бас давхар ирээд явдаг юм байна гэдгийг бид нар амьдралаа ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй яг гой моментоо бид нар яг гой гэдгийг анзаарлаггүйгээр аюу хөнгөрөөчдөг байхгүй. Жишээлбэл гадуур ингээд талхаж явахдаа хүмүүс ингээд нэмсэлж байгаа царай байдаг ч юм уу. Аль эсвэл өдөр орой нар жаргаж байгааг нар мандж байгаа ингээд хараад амар уг нь амар гоё шүү дээ. Монгол ингэж гоё харах боломжтой. Тэгээ тэр бол бид анзаарахгүй өнгөрөө шүү. Тэгэхээр жаргалтай момент үрд биш юм байна гэдгийг маш сайн мэдэрч байгаа юм бол амьдралын өнгө бол аюу гоё. Хүний толгойн дотор бол аюу гоё өрнөдөг юм шиг санагдаад байдэ. Баярлалаа. Тэгвэл таны хувьд бол ингээд аюу олон юм хийж ийн би хувьд бол харж ийн. Өөрөө ингээл YouTube дээр контент бүтээгээл ажиллаа хийн, нэмээд ийм хөтөлбөрүүдэд хамрагдана.
Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол өдөрт нэг 24 цаг. Гэхдээ өглөөнөөс босоод орой хүртэл нэг дахиад талаар нь ч юм уу хуваагдаж байгаа. Тэр энэ богино цаг хугацааг яаж зохицуулж ийн? Цагийн менежментээ хэрхэн хийдэг вэ? Энэ яаж өдрийн аль болох олон юмыг амжуулах вэ? Цагийн менежмент надад бол их байхгүй. Одоо яг календар байдаг. Google календар дээр тухайн өдрийнхөө мартахгүй хүн шиг юм надад зүгээр тэмдэглэдэг. Тэгэл календараа өглөөс ирээл хараалаа өнөөдөр чинь юм ажил хийх хэрэгтэй юм байна. Гэт ерөөхдөө зүгээр бодчихдог. Тэгэл тэр идэ ажлуудаа хийн. Тэгээд ядарна. Ядарсан үедээ нэг жогоо хөвтөл кофе мохи уудаг ч юм уу тиймэрхүү байла. Бусдаас нэг ялгаагүй зүгээр өөрийгөө аргасуулаад тэгэл ажиллаа гэд. Тиймэрхүү л нэг хийм маягтай. Тэгэхээр мэдгүй одоо надаа яг нэг тийм яг нэг л зөвлөх зүйл орж ирсэнгүй л дээ. Би өөрөө нэг тийм мундаг цагийн менежменттэй ч биш. Өглөөс ирэх үеч байна, өдрөөс ирэх үеч байна. Шөнө хүртэл ажиллаа хийх үе байна. Заримдаа ажлынхаа дедлайныг хоцрох үе байна. Тэгээд хичээж л амьдарч энэ ямарч байсан. За баярлалаа. Тэгэхээр бас ямар нэг зүйл ингээл байнга хийгээл яхаар нөгөөдгөөс ингээд залхах ч юм уу. Яад штэ жишээлбэл таны хувьд яадаг юм бол ингээл номныхаа талаар ингээл яриа л нэг өдөр тэрнээс авах мэдрэмж буурал те. Ингээл за ингээд өнөдөртөө болчих ч юм уу. Нэг хүн болгонд л тийм юм байдаг. Тэгэхээр таны хувьд хэрвээ тийм зүйлүүтэй тохиолдчихсан л тэр үедээ хэрхэн одоо бууж өгөхгүй гэх юм уу шантрахгүй үргэлжлүүлсээр байдаг вэ? Бууж өгчихгүй тал гэж бодлоо л да. Бууж өгчихгүй юу? Тэгээд амар дуртай санагтаад болмоор санагдаж байгаа юм бол заавал үргэлжлүүлэх албал байхгүй. Бид нэр амьсгалах хэрэгтэй болохоос шүүр бусад нэг тийм ажиллаа ингээд 10 жил нэг компани ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм зүйл хэрэггүй л юм шиг санагдаад байдیں۔ Хүн угаасаа дуртай байх юм бол тэртээ тэргүй хаяхгүй байхгүй. Дуртай байх юм бол тэртээ тэргүүл тууштай л байж чадна. Байж чадна гэхээс л тэгээд тууштай л байлгана энэ тархична. Тэгээд дургүй зүйлийнхаа төлөө, өөдсөн зүйлийнхаа төлөө ястай ингээд амар мяа би ийм эрт ингээд буугаад өчлөө энэ төр гэдэг өөртөө бодоод байх юм бол угаасаа л бууж хэвстэй зүйлээсэн болохоор ч болж байгаа гэж ер нь бол бодоод байдیں۔ Тэгээд яг хүн болон тууштай байх бид нар нөгөө нэг эцэгхий нараас л ингээл тий хүн тууштай байх хэвээр чи ингээд ийм амархан болчихж байгаа юм уу? Чи ямар ингээд туушгүй юм бэ? Тэгэл хэлүүлээд өссөн. Гэтэ ер нь амьдралд тууштай байх ямар ч шалтгаан байхгүй юмсан. Хэрэг хүн ингээд айгуу дуртай зүйлээ, гоё зүйлээ олцдог юм бол тэргүү тууштай байж чадна. Тэгэхээр тэр дуртай зүйлээ олно гэдэг нь бас айгуу азны асуудал та. Тийм болохоор аль олон зүйлийг оролдоод 3 оны дотор ирээ таалагдахгүй байх юм бол шууд хаяа дахиад шин зүйл эхлүүлээд гээд яваад байх юм бол тэргүү өөрийнхөө тууштай байж чадах ямар нэгэн зүйлээ олох байх. Тэгвэл одоо заримдаа та сая бас түрүү хэлсэн чиний тэр амбиц чинь бусдын амьдралыг сайхан болгох, бусдад хэрэгтэй зүйл түгээх дээр чинь ингээ гол оршноо. Тэгвэл заримдаа ингээл харж байхад ингээл эргэн тойронд гээ сайн дурын ажил хийгээл нэг ингүүл хэрэгтэй ийм хийгэрэй гэл ингээ уриалаад явдаг хэрнээ нийгэмдээ ямар ч үн цэн бүтээгээгүй ч юм уу үнэлэгдэхгүй байгаа. Зарим нь өөрийнх нь хувьд ингээд үн цэнтэй гэж бодсон ч гэсэндээ бус түүний хувьд юусоо огт тийм биш байгаад байдаг. Тэгвэл нийгэмд яаж хүлээн зөвшөөрөгдөж одоо үн цэнтэй бусад хүнд хэрэгтэй яг тэр гол юмыг нь авч ингээ хийх вэ? Таны одоо нэхлүүлсэн юм чинь бол айгүй хэрэгтэй байгаа байхгүй юу? Бас л энэ Азуу яг ингээд айгүй цаг хэмнэсэн. Тэгээ яг товч тодорхой мэдээллийг ингээ айгүй олон хүнд хүргэдэг. Ер нь яг хэрэг нэгдсэн хүнд хүрж байгаа юм бол тэр нь өөрөө үнцэн ах боломжтой. Одоо жишээл би өөрөө ингээд үнцэнтэй гэж бодоо те. Тэгээд А гэдэг хүний хувьд бол үнцэн өгөө гэж түрүү хэллээ шүү дээ. Гэхдээ Б гэдэг хүний хувьд үнцэнтэй байхыг хинч өгөөсөж чадахгүй байхгүй. Эсвэргээрээ би өөрөө үнцэн өгөө гэж бодсон. Иргэн тойрны хүмүүс нь үнцэнтэй гэж бодох тохиолдол ч бас байдаг. Тэгэхээр яг угаасаа нийгмийн ингээд задлаад хараад үзэх юм бол эдийн засгийн хичээл дээрсэн зад нийгэм бол тэр чигтэл нэгдээсээ тийм хэрэгцээ тэгэл тэр хэрэгцээг нь хангаж өгч байгаа. Шээд. Нийлбэр биш ээ. Би монголоор орж ирэхгүй. Хязгаарлагдсан нөөцийг зарлууд гэх юм. Тийм ашигтайгаар. Ашиглах тий. Ашиглах заа. Тэгээ хамгийн гол юм сонголт гэдэг байгаа. Хамгийн гол юм сонголт байгаа. Тий. Жишээлбэл хүмүүс үргэлж нөгөө сонголт хийж идэг. Тэгэхээр тэр сонголтыг өөр дээрээ цуглуулах.
Хамгийн гол нь гэж манай багш нар яхав хэлжсэн. Сонголтын боломжуудыг хэлж байна тийм. Аль өөртөө олон боломжийн сонголтуудыг ингээд 90 дөрөндө байлгаж байна шүү дээ. Зүг баг. Үнэ. Тэгээд яг уу ямар ч сонголт хийсэн эргээл ямар нэгэн эрэг хүрдэнд надад хүрдэг юм санагдаад байдаг шүү дээ. Тэгээд надад жишээл яг уу аль олон сонголттой байх нь бол мэдээж маш чухал тэр дундаас би өөрөө сонголтоо хийж байна гэсэн. Гэтэ надад хоёрхан сонголт байсан гэсэн. Аль нэгийг нь сонголоо гэдэг тэр нь тухайн үед буруу гэж санагдчихсан. Дараа нь эргээд ямар нэгэн байдлаар зөв үрдэнд хүргэдэг гэдэгт аюу итгэдэг. Энэ бас яг буддизмтай холбоотой зүйл л дээ. Бүх зүйл хоорондоо холбогдсон байдаг. Энэ дэлхий дээр дангаараа оршин тогтнох зүйл гэж байхгүй тийм юм бол ерөөсөө боломжгүй гэдэг бол бас нэг Будда багшийн сургаал байгаад идэв. Тэгээд энэ нь яг юу хэлж байгаа юм бэ? Жишээлбэл би ингээд олон улс харилцаагаар сонгоо фейлцэн гэж байгаа шүү дээ. Яг дөрөв фейлцэн гэдэг аюу фаны байлаар ярьсан чинь надад бол аюу хэрэг болж байгаа байхгүй. Жишээлбэл тухайн үедээ би тухайн үед оюутан байхдаа өрссөн найз өхөндөө хаягдаа тэгээд YouTube page хийсэн байхгүй. Тэгэхээр магадгүй би тэр хүндээ таараагүй байсан бол YouTube page эхлэхгүй байсан ч юм билүү. Алисэл би оюутан болоо тэгээд олон улсын харилцаа гэдэг мэргэжлэрээ бас нэг багштайгаа аягүй татна болоод тэр багш нар миний ментор шиг хүн болоод тэр багшаас аягүй олон зүйл сурч байсан. Хэрвээ би олон улсын харилцааг сонгоогүй байсан бол тэр багштай уулзахгүй байсан байх. Тэгэхээр шал өөр ингээд амьдралаа хүлээжсэн байгаа байхгүй. Ерхэд нь ингээд нэг харахаар фейлцэн юм шиг санагдчих магадгүйсэн. Эргээд тэр нь дал тутгаараа аягүй олон үр дагавруудыг бол холбоод үүсгэждэг. Тэгэхээр сонголт гэдэг зүйл өөрөө хүний амьдрал хийж буруу юм уу зөв сонголт гэдэг зүйл байхгүй. Зүгээр л бүгд хоорондоо холбогдсон байдаг. Сая ингээл нөгөө охиндоо айгүй сайн байснгүй юу? Айгүй нөлөөлсөн юм шиг санагдлаа. Тэр охин оюутан байхдаа тэгэл 3 хоног уулна гарсан гэдэг юм. Айгүй тийм хүнзгээд орлоо юм шиг байна те. Ер нь тийм байх. Угаасаа нэг тийм нөгөө нэг дейт мэтний явдаг юм уу? Ойлгос тийм охтуудтай уулзаад гэсэн зүйл надад байдгүй. Тэгээд сонголтоо бас нөгөө сонголтоо хийсэн үед би нэг тийм амар carefully за энэ хүнтэй ер нь гэрлэж магадгүй юм байна гэж бодохоор л энэ бол үерхдэг гэх юм уу. Аюу тийм traditional. Нууц шүлээ юунаас болоод тэгээд ингээ хоёр тишээ ботарч юу? Тэр чи аюу complicated шүү. Ярих юм бол ойлоо цагтаа бол амжихгүй байх. За. Тэгэхээр бас ингээ анзаархад бол аюу тийм шүтлэгтэй юу? Шүтлэг буддизм гэж ярьж байна. Эсвэл яг уншсан тэр философи, тэр буддизмын философиг таалагдсан болохоор л ярьж байгаа юу? Философи шүтлэг бол байхгүй. Философи л байгаа. За нэмээд асуухад талд ингээл бүжгэлдэг те хичээлд нэг суухгүй хэрнээ ингээл гадуурх үйл ажиллагаанд ингээ оролцдог гэсэн гэж штэ. Тэнгууд залуучуудын хамгийн нэг чухал юм гэвэл хүрээлэл. Хүрээллээ яаж зөв бүрдүүлэх вэ? Тэр хүрээллийг хэрхэн өөрчлөх вэ ч юм уу? Яаж зөв хүрээлэл донд эсвэл орох уу? Эсвэл өөрөө бүтээх үү? Энэ тал дээр зарим хүмүүс чинь ингээ хичнээн ингээд өөрийгөө өөрчлөх гээд хүрээллээ ингээд шинжлэх гээд тэгсэн нэг чаддгүй шүү дээ. Хүрээлэл өөрчлөлийн тулд хүмүүсийн буруу ойлгоод идэх зүйл нь болохоор одоо найзалж байгаа найзуудаасаа холдох хэрэгтэй юм байна гэж хүмүүс бодоод байдаг зарим нэг нь. Одоо жишээл тэр найзууд нь нийтлэгээр ингээд олон нийтийн нүдээс харах юм бол жоохон бүтэхгүй найз гэдэг ч юм уу те. Тэгэхээр би энэ найзтаасаа сорхоод явах хэрэгтэй юм байна. Тэг ч юм уу аав ээж нэг л найзч байсан бүтэхгүй байж. Энэ нэг сони юмнууд нь нийлжсэнээс болооч энэ гэдэг ч юм уу. Наач юус таалагддгүй шүү. Тийм тэр бол айгүй буруу л гэж бодоод байдаг л да. Одоо яг манай хамтлагийн найзуудыг харах юм бол нэг тийм ингээд толгой одоо бүр ингээд зорцтой бүр ингээд мундаг найз байж болно. Ер нь бол яг ингээд муугаар хэлэхэд байхгүй. Найзууд бүгдээрээ л айгүй гой гарууд ер нь бол нэг тийм амжилттай явж байгаа юм бол байхгүй мөртлөөсөө бүгдээрээ багасаа ингээд нийлцсэн амар нандин сайн найзууд маань л да. Тэгээд би одоо жишээлбэл ингээд амжилт нь хүрэх хэрэгтэй гэж бодвол би ерөөсөө эд нартай нийлхээ болий. Би эд нартай бисэтгэе болий. Би эд нартай шоудгаа болий. Ингээл нөгөө найзтай хай нэгдэг бол амар тэний сонголт юмсан гэдэг. Хүн зүгээр хүрээлээ бол яаж тэлж болвол нэр бол зөндөл арга сонголтууд бол байгаа. Гэтэ тэр нэг гинт ингээ нэг өдөр өөрчлөгддөг зүйл биш байгаа байхгүй. Жишээлбэл би орчуулгын ажил хийдэг байсан гэж түрүү ярьлаа шүү дээ. Орчуулгын ажил би эхэндээ нэг л хүнийг таньж байгаа байхгүй. Одоо өөрөө ярилцлага өгсөн хүнийгаа
тэр одоо компанийн захирал нь. Тэгээд тэр хүнтэй эхлээд танилцаа. Тэгээд одоо тэр танилцсанхаа дараа одоо жишээл ийм арга хэмжээндээр очиод өөр ингээд орчуулга хэрэгтэй хүмүүсийн орчуулга юм ингээд хийж өгч байгаа байхгүй. Нэгүүд нь тэр өөр орчуулга хэрэгтэй байсан хүн намайг таньдаг болоод тэгээд дараа нь дахиад надаа ингээд ажил офер хийгээд тэгээд уцаа ажил нь дахиад өөр хүмүүстэй би ингээд дахиад танилцаад тэд нарыг дахиад одоо ингээд өөр ингээд ажилтыг офер хийдэг ч юм уу найзалдаг ч юм уу тиймэрхүү байдлаар хүрээлэл бол өсдөг болохоор гинт ингээд нэг өдөр зүгээр гадуур алхаж байсан чинь би ингээд 50 мундаг хүнтэй найз болно гэдэг бол байхгүй. Энэ бол бүгдээрээ л баг алхамаар жохон жижигээр ингээд өргөждөг зүйл юм шиг байгаа юм. Тэгэхээр яаж ингэж өргөжүүлэх юм бэ гэхлээр хандлага хамгийн чухал хүний амьдралд бол ердөөсөө би ингээд тийшнээ мундаг байж болно. Хидчтэй мундаг байлаа би ингээд хамраас өгөөд нэг тийм муухай пэдгэр гаргах юм бол хинч надаа эцэст нь ажил офер хийж өгөхгүй байхгүй. Би ингээд IQ 200 IQ-тай тийм ингээд IELTS-ийн бүр ингээд 8 ингээд авцсан 9 ч юм мэдхгүй тэгээд тэгсэн чинь би ингээд новшин П яах юм бол тэгэл хинч надтай бол найзлахгүй хинч над тэгэж ажил бол офер бол хийхгүй. Тэгэхээр хандлага амар чухал байдаг. Жишээлбэл би оюутан байхдаа нэг ажлын нэг анагаахын орчуулгын ажил орж ирээд тэгээд анагаахын тухай би ерөөс юу ч мэдэхгүй заяа. Тэгээд очсон чинь нөгөө хүнийхээ орчуулгыг ерөөс хийж чадаагүй байхгүй юу. Тэгээд талаар хэлсэн гэж ярьжсэн шүү дээ. Тийм. Энэ одоо юу яриад байгаа юм бэ гэж би бүр ингээд гайхаа бүр ингээд шоконд орсон. Жил ангаах дээр нэг нэг технологи байсан байхгүй ангаахын програм байсан. Тэгээд тэр програмын юу хэлхээ би их мэдэхгүй байгаа. Ангаахын дээр одоо өвчин эмгэгүүдийнх нь нэрийг тэгээд тэр structure буюу одоо тэр ангаахын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо нэр томьёо альбом тушаал энэ төр юу ч мэдэхгүй ингээд тэгэл гайхацсан. Юу ч орчуулчтайг байлгтай орчуулчтайг тэгсээл гарцсан. Яг өөртөө бүр амар санаа зовоод. Тэгээд ажлаа дуусчаад ангаахаас гарч ирээд явж байгаа замдаа бүр ингээд амар сайд нэг тийм мяа мэдрэмж ингээд авцсан. Тэгээд за би одоо энэ хүнээс ингээд ийм мяа ажил хийчээ мөнгө авах гэсэн юм дээ. Одоо мөнгө хэрэггүй гэгээд би тухайн хүндэн бичижсэн одоо ажил болгосон хүндэн тэгэл заас ингээд дуусчтэй гэж бодсон чинь тийм байгаагүй. Тэгээд тэрнээс хойш миний хандлага таалагдсан байж магадгүй. Тэгээд тэр хандлагынхаа ачаар би ингээд бүтэн жил хоолоолох хэмжээний ажлыг бол тэрнээс хойш тэр хүнтэй ингээд хамтарч хийсэн байдаг. Тэгэхээр хандлага сайн байх юм бол угаасаа бүх зүйл айгуу гоё өргөжөөд үргэлжлээд явцдаг байх. Тэгвэл хандлага сайн байна гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бол? Хандлага сайн байна гэдэг нь хувийн ашиг сонирхлоо бодохгүй. Би одоо жишээлбэл пицца мөнгө авчмаар байгаа шүү дээ хоёртын хүн тийм хэдэн тамхины мөнгө авчмаар байгаа байхгүй. Тэр чинь бас өөрхөө нэг 50 $60 мол байсан байх. Нэг 2-3 цагийн ажил хийхэд бол тухайн чинь тэгэл нэг 50-60 мэдгүй одоо нэг 100 хэдэн мянган төгрөг ч юм уу амар их мөнгө шүү дээ бол. Гэтэ тэрийг авахгүй хувийн ашиг сонирхлоо биш нийтийн ашиг сонирхлыг сонгоно гэдэг чинь хамгийн зөв хандлага байгаа шиг байна. Баярлалаа. Үүнтэй холбоотойгоор нэг бүхэл хүнд мөнгөтэй харьцах тий. Хувийн санхүүгээ яаж сахилах баттай ах уу хадгаламж энэ төр гэл айгүй их юм байгаа тийм. Таны хувьд ч гэсэн да бүр оюутан байхаас л ингээл ямар нэг мөнгөний хэрэгцээ гараад ажил хийгээл яваад байсан юм шүү дээ. Тэр мөнгөтэй та хэрхэн харьцдаг вэ? Ер нь яаж энийг хадгалах уу зөв зарцуулах уу? Мөнгө яг хүмүүст айгүй эсрэг зүйл хийлгэхэд мөнгөө өрөх хэрэгтэй гэж боддог. Яг хадгална гэдэг болохоор залуу хүн бол хадгалах зуршилтай байх хэрэгтэй болохоос үхтлээ ингээд хадгалах ямар ч хэрэг байхгүй гэж боддог. Орлогынхоо 10% нь хадгалаад сурчих. Цалин орж ирлээ. Ямар нэг ажлын хүс орж ирлээ. 10% л зүгээр банк руугаа автоматар хийж. Тэгээд 90% үлдэж байгаа шүү дээ. Бүхэл 90% үлдэж байгаа юм шиг нэг юунд өрхөө гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Бид нар ингээд айгүй олон тийм санхүүгийн ном дээр ингээд хүлээ хадгалах хэрэгтэй гэж бичсэн байдаг л та. Гэтэ тэр нь наснаас шалгалт өөр байдаг ах гэж бодод тийм. 30 давцсан гэр бүлээ бодох хэрэгтэй. Имээ тийм ихсэл гаргаж чадахгүй гэх юм бол хадгалах нь бол зөв 50% ч юм уу тийм. Гэтэ оюутан байгаа үед одоо жишээлбэл би цагийн ажлыг 600,000 төгрөг авсан. Тэр 600,000-аа 300,000-ын цаашаа хадгална гэх юм бол энэ амар тэнэглээ байгаа байхгүй. Тэр 300,000-аараа яах гэж байгаа юм чи тэртээ тэргүү ажилд ороод нэг 2 сая ч юм уу 3 сая төгрөгийн цалин авах чи нэг 30 авах юм бол нэг 7-8 сая төгрөгийн цалин авах байж чиний одоогийн 300,000 төгрөг чинь ирээдүйд чинь яг үндэ ямар ч хэрэг бол болохгүй байхгүй. Тэгэхээр тэр 300,000 төгрөг өөрийнхөө experience-тэй боог ямар нэгэн туршлага авахд зарцуулах хэрэгтэй. Тэр нь
одоо ийм хөтөлбөрлөө аплай хийх зардал байдаг ч юм уу. Аль эсвэл өөрийнхөө нэг жижигхэн бизнесээ гаднаас ингээд юм импортлоод оруулаад тэрийг зарж болно шүү дээ. Аль эсвэл Instagram дээр ямар нэг пост хийх мэх. Аль эсвэл одоо бүр юу гэдэг ном орчуулах, эсвэл гадаад руу аялах. Зүгээр нэг найзтайгаа нэг 5 өдөр шавдах байдаг ч юм уу. Хамаагүй хамгийн гол нь хүн залуу байх тусам хүн туршлага experience гэдэг зүйл бол айгүй хэрэг болдог. Ирээдүйд угаасаа хөглөө хахад задлаа болохоос биш одоо бол мөнгө өрсөн л зүг юм шиг санагдаад байдаг. Бас зарим хүмүүс ирээдүйд 40 50 70 80 хүрсэн хэрний хахад задлаа мөнгө олоогүй байдаг шүү дээ. Энийний гол учир шалтгаан нь юу гэж боддог? Зүгээр өөрийнхөө хувийн үзэл бодол. Орлогын олон их өсвөртэй байх хэрэгтэй хүн. Тэгэхгүй одоо жишээл би зөвхөн ажиллаа гэдэг тийм. Зөвхөн ажиллаа хийгээд авах юм бол нэгт ажил дээр надад амар их стресс орж ирэх байхгүй. Айгүй бол ер нь угаасаа дийлхэн зөвхөн ажиллаа хийдэг Монголд бол. За нэг харангуут нь ажил дээрээ late night тийм бүр ингээл шөнөжөө ажиллаж маашаал угаасаа ажил нь өөрөх нь шууд хоолтой холбогдсон байгаа юм чинь хийгээс өөр арга байхгүй. Нэгүт амар стресстэй за дарахтаа ч юм уу цэцэрлээ загнуулах юм бол бараг ажилласаа халагдчих байгаа юм шиг мэдрэмж аваад хэрэг халагдах юм бол би ингээд орош бараг гудамжинд гарах юм аашаа. Гэл амар их менталити гэдэг нэгт стресстэй. Хоёрт нь их юм бол ажлаасаа халагдал явах гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Санхүүгийн асуудал гэсэн үг. Халагдсан үедээ өөр ямар нэгэн зүйлээ шууд орлуулад нөө үзэлтэй цаг зав зарцуулаад тэндээсээ хоолоо олж чадж байгаа юм бол ер нь бол болцсон байна л гэж би хэлмээр санагдаад байдаг л да. Хүн олон орлогын их үүсэртэй байх юм бол жишээлбэл би ажил дээрээ те дарахтаа загнуулсан. За намайг халгалчихгүй да. Угаасаа өөр зөндөл боломжууд байгаа. Би нөгөө ажлаа ингэж үргэлжлүүлээд хийчин гэх юм бол менталити үед бол амар цэвэр эрүүл аваад байгаа байхгүй. Тэгээд давхар олон орлогын их үүсэртэй байх юм бол миний уусаа тэгээд олж байгаа мөнгөнцэн хамаагүй их байна гэсэн үг л дээ. Тэгээд одоо угаасаа төгсөөд ажиллагаараа за нэг доотлол нэг 800 сая төгрөгийн цалингаас дээдл нь Rio Tinto энтерт орох юм бол 2 сая төгрөг ч юм уу мэдгүй. Тиймэрхүү цалинтай байлаа. Энэ нэг ялгаа бол ахгүй шүү дээ энэ хоёрын хооронд. Залуу хүмүүсийн хувьд. Гэтэ хажуугаар нь ямар нэгэн сайд хасл хийдэг байх юм бол тэр сайд хасл ихвчлэн цалингаас ч өндөр байх боломжтой байдаг. Жишээлбэл би орчуулга хийдэг байсан үедээ орчуулгын цалин сартаа нэг 2 сая төгрөг энэ төр орж ирдэг байсан. Миний үндсэн цалин сая 200 сая төгрөг би ах Intel ажил орсон л доо. Intel-ийн цалин сая 200 сая төгрөг байсан. Тэгээд Intel аль хэлцсэн бэ? Intel бизнес хөгжлөө. Тэгээд ингээд сартаа нийт 3 сая 200 сая төгрөгийн цалинтай. Ажлаасаа хизээ бол хизээ халагдсан би бол хангалттай амьдраад явчихна. Тэгэл тэр орчуулгын ажиллаараа олсон мөнгөө би цаашаа хоригдлуулаад тэрүүгээр нэг хувьцаа coin бол бүгд байхгүй болсон. Гэхдээ тэгээд ер нь олон орлогын их өсөртэй байх юм бол эрсдэл багтай. Тэгээд дээрээс нь менталити үед бас айгүй гоё ирүүлэн гуравт нь илүү хурдан байж боломжтой. Та өөрөө одоо YouTube-ыг бол би тань бас нэг сайд хасл гэл бодож байна. Тэгэхээр энэ чинь айгүй их ном уншаал оруулдаг. Тэгвэл ном бодит амьдрал хоёрын хооронд хэрэг зөрүү байдаг гэж боддог вэ? Ямар ном байх вэ гэдгээс шалтгаална л доо. Бүр ингээд амар төсөөрсөн ном байх юм бол мэдээж шал өөр байна. Альсэл зөвөр хүний жишээлбэл Atomic Habit гэдэг нэг өдөрт нэг жохон хичээж гэх юм бол амьдрал чинь бага сайжрна гэх юм бол айгүй хөрсөн дээр буусан зөвлөгөө байгаа байхгүй. Тэгэхээр тухайн номоос шалтгаалах байх. Үүнтэй холбоотойгоор бас их сургуулийн мэдлэг ингээл амьдралд хэрэг болтгоо. Сая таны хувьд ч гэсэндээ олон улсын харилцааны тэнцэн ингээд 4 жилээс юм хэрэг болоогүй. Тэгвэл их сургуульд сурч авахдаггүй. Гэхдээ хүний амьдралд ажилд хэрэгтэй. Яг тийм ур чадварууд гэвэл та юу гэлэх вэ? Ажилд хамгийн их хэрэгтэй ур чадвар бол харилцааны ур чадвар. Ямар ч ажил хийсэн хүнтэй харилцдаг байхгүй юу? Тэгээд хэрвээ карьераа амархан өсгөмөр байна гэх юм бол хүнтэй маш зөв гоё харилцаж сурах хэрэгтэй. Тэрэн дотроо архи хугацаа яг үндэ айгу харилцааны нэг зүйл болж байгаа байхгүй юу? Жишээлбэл би ингээд ямар ч архи барих уудгуудын цаа яг тэр мэдээж хөөхний өөрхөн дурсан авах тэрэн дээр бол үнэхээр уучлаарай. Гэхдээ ямар ч архи уудаг хүн вайблахгүй байхгүй юу? Ажил дээр гарч ирээд айгүй хийшээ орж гарна. За зүгээр ингээд түрүүнээс чи хөтөлбөр айгүй их орж гардаг. Тэгээд тэр орж гарч байгаа үедээ архи угаад орно дотн болоод тийм вайблаад найзууд болоо. Тэгэл би энэ айгүй гоё вайбл юм байна. Би дараа нь ингээд ийм ажлын офер тарина. Аль эсвэл
Жишээлбэл ингээд аюул олон компани sales хийдэж штэ. Борлуулалт хийдэг. Тэгээд ялангуяа гадагшаага борлуулалт хийж байгаа бол тэр борлуулалт хийж байгаа хүний уулгадаг байхгүй манай монголчууд чинь. Тэгээд архисан уучдахгүй альсл огт уудаггүй байх юм бол тэр үед чамд гадагшаага яваад борлуулалт хийх боломж нь бол байхгүй болж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг сая архин дээр ингэж жишээ авсан. Ер нь бол communication гэдэг зүйл бол хамгийн чухал байдаг. Хүмүүсийн ажил бол тэрчлэл харилцаан дээр үндэслэж бол явдаг. Тэгээ бусд нь болохоор хөвчлэн hard skill-үүдэлтэй мэдээж одоо Excel дээр хурдан шивдэг мэддэг ч юм уу мэдгүй тиймэрхүү зүйлүүдийг бол угаасаа л сурч чадна. Гэтэ оюутан байхдаа бол яг хуу сургуулиасаа цэн сурч болно л да харилцааны ур чадварыг. Гэтэ ер нь харилцааны ур чадвар надад хамгийн чухал юм шиг санагдаад байна. Харилцааны ур чадвар гэхээр сая яг хуу ингээл гарч марах ч юм уу ууж суух тэднээс өөрөөр бас юун дээр одоо төлхөө анхаарах уу? Ийм аюу олон скиллүүд байдаг. Одоо жишээлбэл хүн яриагаа эхлэх үедээ заавал дүнэлтээс орж ирж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй манай ихэнх ингээд монголчууд болонгууд эхлээд шалтгаанаа ингээд хэлээл амар нуршаал, сунжраал эцэст нь энэ чинь юм гэсэн үг байхгүй ингээд дүнэлт рүү ордог л да. Тэгээд аль ч хэл дээр байсан хамгийн эхлээд дүнэлтээ заавал хэлэх хэрэгтэй. Дүнэлтээ хэлж нөгөө анхаарлыг татна. За тэр дүнэлт нь яагаад ийм дүнэлтэнд хүрсэн юм бэ гэдэг шалтгаануудыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр шалтгаануудыг нотлох жишээнүүдийг гаргаж ирэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Эхлээд эхний нэг тийм алхам бол тийм алхам. Тэгээ хоёр дахь нь болонгот нь storytelling маш сайн хийж сурах хэрэгтэй. Ямар ч ажил хийжсэн хамаагүй storytelling бол аягүй чухал байдаг. Storytelling нь юу юм бэ гэхээр нэг түүх ярьж өгч байгаа. Эсвэл хүнд өөрийнхөө ажлынхаа амьдралаа туршлага байдаг ч юм уу. Хүн угаасаа түүх сонсох дуртай юм байхгүй юу? Одоо дахиад нэг чулуун зэс юугаас ингээд ахуулаад ерөөсөө түүх сонсоод бие биедээ ингээд найзлал хөглөөл ямар нэгэн зүйлд итгээл тэ тэгж явдаг. Тэгээд хүн болгон зөвлөгөө авах амар дургу байдаг. Гуравт нь. Тэгээд зөвлөгөө авах дургу хүн мэдээлэлээр бөмбөгдөл дургу хүн оронд нүглэр сонсох дуртай байхгүй. Тэгэхээр тэр үлрийг нь хэрхэн ярих вэ гэдэг нь аягүй чухал байгаа. Тэгээд надад тийм үлгэр байхгүй. Би ингээд зүгээр л ингээл хойтон тэ. Надад ингээд юу ч авахгүй гэж бодож магадгүй. Гэтэ хүн болгон л өөр ингэсэн түүхэн байдаг. Тэр түүхийг яаж гаргаж ирэх юм бэ гэвэл өмнө ямар байсан, дараа нь ямар болсон, тэндээсээ юу олж долоосон бэ гэдэг ийм л нэг гурван шатлаар явдаг. Бага жишээлбэл нэг гинт ингээ нэг баян хүн гарч ирээ те. Тэгэл тэр хүн өөрийнхөө баяныхаа талаар лекц уншиж бодъё л да. Ингэвтэй би бол баян, өнөөдөр би хэрхэн баян болсон талаар та бүхэн заах болно гэх юм бол ингээд дургу үрж байгаа юм те. Үүний оронд би ингээд одоо гэр ороод төссөн. Гэхдээ би өнөөдөр ингээд 5 машинтай болсон. Өнөөдөр би яаж өнөөдрийн амжилтаа хүрсэн бэ гэдэг талаар та бүхэнд танилцуулъя гэх юм бол амар сонирхолтой шүү дээ. Энэ хүн ингээд гэр ороод төрөө тэгээд ингээд өөрийнхөө хүч чадлаар юм болгосон бай. Тэгвэл надад ч ингээд шанс байгаа юм биш үү гэж боддог ч юм. Тийм болохоор өмнө ямар байсан дараа нь ямар болсон тэндээсээ юу болж толгосон бэ гэдэг ийм structure-аар ярина гэдэг ч юм. Ер нь яг уу ярих юм бол аюу олон скиллүүд бол байгаа. Тэгээд би энэ талаар одоо ном орчуулад явж байгаа байхгүй яг харилцааны ур чадварын талаар. Тэгээд гарахаар нь аваарай. За тэгэхээр манай сонсогчд бас бүрээ энэ орчуулсан намайг аваарэ. Тэр айгүй оюутан байхаас л орчуулга хийгээл хэлэн айгүй сайн байсан юм шиг байна те. Энэ англи хэл ер нь гадаад хэл сурах дээр юу юм дээр харах уу? Яавал хурдан сайн сурах уу? Би Япон хэлтэй англи хэлтэй. Тэгээд Япон хэлийг болохоор манай ээж намайг бага байхад гадны судалгааны ажилд хамрагдаад тэгээд би тагаад Япон очижсэн. Тэр үедээ Азаар сурцсан. Тэгэхээр би Япон хэлийг бол анханасаа сураагүй зүгээр л суудсан гэх юм уу. Англиний хувьд болохоор би нэг ч удаа Европын барууны орлол бол явж байгаагүй. Тэгээд жинхэнэ зөвхөн Монголд бол англи бол сурч байсан. Тэгээд яг хүүхд тахасаа нөгөө нэг Cartoon Network Center аягүй үздэг байсан баг та. Тэгээд ямар нэгэн байдлаар суучж байгаа ш нэг англиний суурь. Гэтэ өөртөө амар ихтгэлгүй байдаг байсан л миний англи ерөөсөө болж өгөхгүй гэдэг ч юм уу. Яг нь ерөнхийд нь тодорхой хэмжээнд ингээд ойлгож байгаадсан. Ерөөсөө өөртөө амар ихтгэлгүй байсан. Тэгээд олон улсын бүжээн тэмдэгт зохион байгууллаа. Тэгээд нийт ах нартайгаа зүг. Манай ах нар тухайн үед нэг 30 мочтой байсан байх. Тэгээд тэр ах нарт англи бол төвч байхгүй. Ингүүт нь тэр хүрээл дотор би ингээд ганцаараа хамгийн аятайгаа англитай бол шарж байгаа байхгүй. Cartoon Network-ийн англитай. Тэгээд за чадахгүй ч байсан угаасаа хийсээр аргагүй болохоор Google Translate-тэй чамаагүй нэг үед гадныхантайгаа мэйлдээд Facebook-ийн чадаар ингээд харилцаа видео кол хийж мэгээд тэгээд ажмаар ингээд сураад явж байгаа юм. Тэгээд сүүлийн мэтэл ороод бас нэг англид итгэлгүй байсан чинь манайх итгэх вендортэй. Вендор гэдэг нь болохоор одоо технологийн хөгжүүлэгч компани гэсэн үг. Тэр вендортой харьцах шаардлагатай болоод эдийн итгэгчүүдтэй ингээд хэрэлдэж сурж байгаа юм. Амар хэцүү шүү дээ.
бүр ингээд аялал нь бол нэр тэгзээний бичлэг гэдэг үзэхээр. Тийм. Тэгээд тэрийг бүр ингээд өстэй үнэхээр л зовж ер нь ойлгохдаг болсон. Тэгээд харилцаад айтаан болоо сураад тэгээд сая бас ингээд ажил дээрээ манай ажил байнга гадныханд харьцдаг. Одоо би Филиппинчүүдтэй тэгээд өмнө Камбожчуудтай харьцажсэн. Тэгээд одоо л Япончуудтай гэл байнга л англи бол хэрэг болдог. Тэгээд ажил дээр угаасаа харьцаа суурь арга байхгүй болохоор сурж байгаа юм. Гэтэ би ингээд аялал центр өгөх юм бол юм яхах байх заяа. Одоо нэг 5.5 авч байгаа сайн мэдэхгүй байна. Гэтэ миний яг ингээд ярианы ур чадвар болохоор би хэр баргийн гадныхантай бол хэрэлдчих ур чадварт бол одоо бол хүрсэн байгаа. Тийм болохоор миний яг уу нэг сурсан зүйлээ би тийм тестний англиг бол ерөөс сураагүй. Би яг цэвэр хэрэглээний англиг бол орчин маань намайг яг тэгж бүрдүүлж өгсөн. Өөрөө сурна гэж бол хичээгээгүй. Тэгэл орсон газар олон шаардлага нь гарч ирээд тэгээд тийшээ зөрөглөөл хийгээл тасаал тэгэл байж энэ. За баярлалаа. Одоо нийтлэг хүмүүсийн дунд ийм юм байдаг. Доктор, профессор хам бол амар мундаг хүн. Эсвэл ямар нэг юмний захирал хам бол бас амар мундаг хүн гэж боддог. Тэгвэл таны хувьд тухайн хүний боловсролын түвшин тэр хүний амьдралд нь хэрэг нөлөө үзүүлдэг гэж боддог вэ? Гэтэл Монгол төр нь монголчуудтай ихэнх хустай айгу сайд шүү дээ. Барууны орн биш байх юм бол Японц ингээд ялгаагүй доктор, профессор байх юм бол хүнлэгдэгдсэн бид нарын яг цалин байлна хэр төвшөнд байгаа юм бэ гэхлээр нэг тийм таар байдаг л да өөрийнхөө зарцуулсан эфорттой харьцуулах юм бол хөдөлмөртэй харьцуулах юм бол тэгээ боловсрол Монголд хэрхэн хүнлэгдэж байгаа юм бэ гэвэл надад бол нэг хүнлэгдүүл юмсан гэдэг үү. Би хичнээн ингээд гадаадын Харвардын ч мундаг сургууль төгсөөд Монголд орж ирсэн гэсэн Монголын нийгмийнхэн цаанаас нь гаргаж ирж байгаа цалингийнхэн цензур гэдэг зүйл байгаа шүү дээ. Жишээлбэл би одоо юу гэдэг миний ингээд насынхаа миний туршлагатай миний ингээд албан тушаалтай байх юм бол хамгийн ихтэй нэг 6-7 сая төгрөгийн цалинтай байх боломжтой байна гэх юм бол Харвард ирсэн хөрөнд хурж ирээ 6-7 сая төгрөгийн цалин авах байхгүй. Тэгэхээр Монгол боловсрол нэг тийм амар бол үнэлэгдэхгүй юм шиг санагдаад байна. Боловсрол мэдээж чухал айлг байх уу. Гэтэ үнэлэмж нь бол тэрнтэй нийлдэггүй юм шиг санагдаад байна. Энтэй холбоотой цаашдаа тэгвэл Монголд нэг ингэж үнэлэгдэхгүй юм чинь тэгвэл өөр одоо юу хийвэл орлогын олон их усруудыг бүрдүүлж чадах уу? Хэцүү асуулт байна л да. Яг уу за миний хувьд гэх юм бол за нэгт ажил бол байгаа юм. Ажил хийж байгаа. Тэгээд YouTube байгаа. YouTube дээр AdSense тэгээд компаниудаас орж ирж байгаа орлого тэрхүү зүйлүүд байгаа. Тэгээд одоо номоо орчуулад бол явж байгаа. Тэгээд ийм газар нэг инфлюенсер маягийн ажил хийдэг. Тэгээд эндээсээ бас орлого олдог. Нэг дөрвөн төрлийн орлого их усэр байгаад байгаа. Тэгээд бас дахиад дараачлаас ч юм уу хуваараа юм оруулж ирээд зарыг гэж боддог байгаа. Тэгээд тэрийгээ тав болгох гэж үзэлээж байна л да. Тэгээ нэр хувцаа бас байгаа. Тэгэхээр 6 байгаа гэсэн үг. Яг энэ болгоны би бүгдийг анханасаа төлөлөөд хийсэн гэсэн үг бол биш л дээ. Нэг баг багаар ахиулаад өөрхөө чаддаг зүйлүүд байгаа. Ажиллаж чадахгүй байсан гэсэн анханаас нь тэрийгээ биелт хийгээд явж байгаа гэсэн үг. Орлогын олыг үүсэртэй болохын тулд эхлээ сонирхол хамгийн чухал байх. Би ингэж л YouTube сонирхоод гэсэн байгаа байхгүй. Алисл орчуулга сонирхоод ч юм уу, хувьсаа сонирхоод ч юм уу. Тэгэхгүй надаа анханасаа нэг тийм амар баян болно гэсэн нэг тийм зорилго бол ерөөс байгаагүй л дээ. Цэвэр сонирхол төр зөвлөсөн юм зүйл хийгээд үсчил айгу сонирхолтой байхдаа надаас хэрэг болох байхдаа гэж эхэлж ирсэн. Тийм болохоор эхлээд юу сонирхож байна тэрүүгээр аль явсан зүг байх. Тэгээд тэр нь ямар нэгэн байдлаар эцэст мөнгө орж ирдэг л байхгүй юу. Жишээл бүжгээс ингэж мөнгө олох боломжгүй гэл айгу бол ярддаг л ихтэй айгу хэцүү. Гэтэ би бүжгээсээ ядаж нэг сая төгрөг ч юм уу 2 сая төгрөг ч юм уу ингэ өнгөрсөн хугацаанд олсон байгаа байхгүй багш магш хийж мэгээл. Тэгэхээр тэгээд эхлээд сонирхол бол хамгийн чухал. Тэгэхгүй бол үргэлжлүүлж чадахгүй байх. Тэгээд нэг тийм ижтэй чи яг энийг хийвэл байж байгаа чи MV-д орж сүлжээний бизнес ор гэж би бол хэлж чадахгүй. Аха, баярлалаа. Тэгэхээр манай ярилцлага өндөрлөгдөх гэж байна. Хамгийн сүүлийнхээ асуултыг асууя. Хэрвээ танд Монголын бүх оюутнуудын өмнө гендер дээр зогсоод үг хэлэх боломж олдвол юу гэж хэлэх байсан бэ? Сонирхолтой асуулт байна. Жохон тэнэг бай гэж хэлэх байсан болов. Жохон тэнэг бай. Тийм. Ингээд
бид нарын ихэнх нь жоохон ухаалаг хүмүүс байгаа байхгүй. Нийгэм дээр гарсан хүмүүс нь. Чи суу тухайнтай юм уу гэвэл үгүй. Гэтэ чи тэнийг юм уу гэвэл үгүй. Жоохон санаа суудсан. Жоохон ухаантай хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэр жоохон ухаантай хүмүүс яаж амьдрт юм бэ гэхэлэр жоохон амьдарч байгаа л тусчдаг байхгүй. Ер нь бол эрсдэл арах их дургу. Бусдад үзий ядагдах дургу. Бусдад таалагдахыг хамгийн ихэнд хичээдэг. Өөртөө амар хайртай. Өөрийгөө хөвтлээ ингээд хайрлаж нандиндаг хүмүүс их найдаг. Тэнгүүт нь хүн ингээд эрсдэл гарахгүй бусдад таалагдахыг хичээгээ зөвхөн ингээд бусдын нүүр бараг хараад амьдраад байх юм бол айгүй удиртай амьдралаар амьдрах нь бараг ойлгомжтой байгаа байхгүй. Зүгээр л энгийн амьдралаар амьдраад л тэгэл нэг сайхан гэр бүлтэй болоод хүн гэхдээ яг энэ тийм муухай амьдрал бол биш л дээ. Гэхдээ амар хайр амьдрал юм шиг санагдаад. Тэгээ хүн нэгэн л төрж байгаа ингээд бодлоо зүгээр л хүүхдийн зүгээр л амьслаачаа гэж байгаа ч гэсэн эцэст нь ингээд харах юм бол бид нар нэг л удаа амьдрын тэгээд угаасаа үхэн өдөр болгон үхэл рүүгээ явж байгаа. Тийм ингээд хайрын цаг хугацаанд донд ингээд өөрхөө шаал худлаа ингээд тиймээ гоё штэ гэдэг үгээр даллаад тэгээд амьдралаа их нэг алчдаг. Тэгэхээр тэний хүмүүс яа гэм бэ гэхэлэр хамаагүй байхгүй. Эрсдэл гаргана уу альсэл бус хүмүүс таалагдахгүй байна уу ямар ч хамаа байхгүй. Өөрхөө л зүгээр цэвэр пашн өөрхөө л сонирхлоор ингээд явал одоо энэ гоё санагч юм зүгээр шууд энийг хийлээ. Энэ арай гоё ч юм уу би шууд ажилласаа гарлаа энийг хийгээд үсчээ. Энэ айгүй гоё бизнес байх шүү. Антас би ерөөсө бүх мөнгө хайлаа гэдэг ч юм. Тэгээд айгүй тэнэгцээр агаал эцэст нь гоё амьдрал хүрчдэг л дээ. Энэ чинь өөрөө амар эрсдэлтэй юм шүү гэж хүмүүс бодож чиж магадгүй л дээ. Гэхдээ нэг хүний хэлсэн үг нь би яг нэрийг нь марчих. Гэхдээ хэлсэн үг нь болохоор жилд 2 удаа эрсдэл гаргадаг хүн 2 удаа алтна. Жилд 1 удаа эрсдэл гаргадаг хүн ялгаагүй л 2 удаа алтна гэдэг нэг үг байхгүй. Тэгэхээр угаасаа л хүний амьдрал дээр ч гэдэг алдаа байдаг юм чинь эрсдэл гаргана уу гарахгүй байна. Тэр бол ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л хийхийг хүссэн зүйлээ тэнийг юм шиг сонирхол оролдоод тухайн моментал бүх зүйлээ зориулаад нэг амар ирээдүг бодох хэрэг байхгүй. Нэг амар өөрийгөө хин бэ гэдэг бодох хэрэг байхгүй. Зүгээр л өнөөдрөөрөө гоё тэнийг хүн шиг амьдрах нь хүний амьдрал хамгийн гоё тийм эцэст нь үхэхтэй заазтай гоё амьдралаар амьдрчлаа шүү. Хүсэн ч яах вэ гэж хэлж болохоор амьдрал болох юм шиг санагдаад байна. Тэгээд тэрэндээ итгэж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний ярилцлагын энэ хүрээд өндөрлөж байна. Манай дугаарыг дуустал нь сонссон үзэгч нартаа, сонсогч нартаа бүгдээр баярлалаа. Can I trust you? Don't judge me. I'm a diehard. It gets ugly. Too passionate. It gets ugly.